За тэгэхээр энэ татвар шимтгэл бууруулах одоо бүх төрлийн хуулийг бол дэмжинэ. Өнөөдөр иргэд аж ахуйн нэгжүүл бас туйлын хүнд байдалд байна. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Ийм үед бол энэ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээд бол ямар ч одоо утгагүй, үр ашиггүй ийм зүйл байгаа. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тооцоолсноор бол манай ард иргэдийн сая 100 орчим цалинтай хүний 34.7% нь одоо бүх төрлийн татвар шимтгэл зарцуулагдаж байна гэсэн ийм тооцоо байгаа. Тэгэхээр энэ бол одоо хүмүүсийн гар дээр бараг мөнгө үлдэхгүй болно гэсэн үг. Нөгөөтэйгөр энэ нэмээд үр ашиггүй зарцуулдаг, өрн таран хийгддэг гэдгийг бид нар бүгдээрээ ойлгосон шүү дээ. Татвар нэмээд үр ашиг гарч байгаа бол өөр хэрэг. Гэтэл энэ ч үр ашиг гарахгүй байна, өрн таран хийгдэж байна. Хүмүүсийн дургуутслыг төрүүлж байна, үзэн ядалтыг нэмэгдүүлж байна. Энэ нийгмийн даатгалын хөрөнгө яаж өрн тараагдсныг бол одоо бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас энэ бол ийм үед ингэж татвараа нэмэх нь өөрөө туйлын тэнэгэл болно. За нөгөөтэйгөр энэ шимтгэл нэмээд байхын оронд энэ тогтолцооны гажгаа бид нар засах хэрэгтэй. Энэ нийгмийн даатгалын одоо нийт шинжилгээг эхлүүлэх хэрэгтэй. Тэр олон давхаргад одоо тэтгэврийн тогтолцоо гэдэг юм уу энэ ард иргэдтэй айл болохоор бодиттой ийм өөрчлөлтийг хийх ёстой. Тэрнээс ингээд өнөөдөр сууж байгаа 2%, маргааш 3% гэдээ ингээд нэмээд иж болохгүй. Сүүлийн 4 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл 5%-аар нэмэгдсэн байгаа. Энэ бол иргэдийн орлогыг шууд 10% бууруулсан. Тийм учраас энэ зүйлийг бол дэмжихгүй. Татвар энэ байнга нэмээд идгийг. Нөгөөтэйгөр энэ Монгол улс ч одоо асар их байгалийн баялагтай. Зэсийн үн түүхэнд байгаагүй ийм өндөр болчлоо. Түүхийн эдийн үнүүд өсөж байна. Ийм үед ингээд нэг хідэн ядарсан ард иргэдийнхаа нуруунд ингээд ачаа өрүүлээд идгээ болох хэрэгтэй. Татвар нэмэх хоббитой хүмүүс ингээд энэ нам цугларчихсан юм хаашаа. Тэгээд энэ нийгмийн даатгалын шимтгэлийг энэ 2% бууруулахаар энэ төсөвт ямар нэгэн дарамт үүсэх үү, энийг хэрхэн шийдэх вэ гэдгийг энэ хууль санаачлагчдаас асууя. Тэгээ ер нь бол энэ үдид яг ийм цар тахалтай ийм хүнд хэцүү үед энэ шимтгэлийг бол нэмэх нь өөрөө туйлын буруу байгаа. Ер нь бол энэ татвар нэмэгдсэн орнууд, өндөр авдаг орнууд маш үр ашигтай зарцуулахад бол иргэд бол татгалздаг. Гэтэл өнөөдөр Монгол улсад үнэхээр татвар нь багадаа биш, маш үр ашиггүй зарцуулагдаж байгаад л иргэд дургуутсаж байгаа шүү. Тэгэхээр